За жаргал сайхны зол жаргал гişүү асуулт асууя. Хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль буюу эрхчлөөний тухай хууль байгаа. Тэгэхээр эрхчлөөг яаж нэмэгдүүлээд хангачваа гэдэг дээр айгүй их асуудал байна. Сэтгүүлч одоо мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага түүнийг тодорхойлоод түүний үйл ажиллагааг хамгаалсан талын заалтууд орсон болохоор эрхчлөөг сайжруулчлаа гэж харж байгаа юм шиг байна. А гэтэл нөгөө хэвлэл нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хүрээлэл өөрөө шал өөр болцсон болохоор тэр хүрээнд эрхчлөөг хязгаарласан заалтууд харагдаад байна. Инхээр энэ үзэл баримтлалын ялгаа харагдаад байна. За жишээлбэл олон нийтийн эрх ашиг, сонирхлын төлөө мэдээллийг хэвлэл нийтлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах энэ агуулга үзэл баримтлалд нь орсон байна. Өөрөөр хэлбэл юуг олон нийтийн эрх ашиг сонирхол гэдэг юм бэ? Үүгээрээ дамжуулаад цензур хязгаарлалт тавих, олон нийтийн эрх ашиг эсрэг юм та ярьж гин гэдэг одоо хязгаарлсан ам хамхих заалт болчих юм шиг үстэй. Бас нэг зүйл нь болохоор ёс зүйг хүлчилсэн. Ёс зүйг энэ хэдэн мянган жилийн түүхтэй уламжлал, шашин, гүн ухаантнууд тодорхойлдог болгоос биш хэдэн хүмүүс сууж байгаад хууль дээр ёс зүйг тодорхойлохгүй гэж бодож байгаа. Хуулийн үйлчлэх хүрээ нь яг хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг ингээд хамаарсан, зохицуулсан. А нөгөө илэрхийлж байгаа, үг хэлж байгаа янз бүрийн субъектүүдийг бол хамрааж чадаагүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллага бол ийм байна. Сэтгүүлчийн сэтгүүл зүүн үйл ажиллагаа гэж бол энийг хэлнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж бол энийг хэлнэ. Тэгэхээр зэрэг нөгөө энэ хэрэгсэл дотор шал өөр юм хэрэгэлдэг ийм байгууллага ерөөсөө байхгүй. Тэгтээ нийгэмд үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг хэвлэл нийтлэгч энэ зохицуултын гадна орчиж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Олон улсын тэр одоо түгээмэл жишг гид хүний эрх янз бүрийн пактуудаар адилхан хамгаалагдах үүрэг одоо идэх ёстой. Ямар ч хэвлэл нийтлэлч бай. Тийм болохоор чөлөөлөх гэж байгаа бол хязгаарлах биш, чөлөөлөх үйл ажиллагаа явуулмаар байна. Тэгээд чөлөөлөх нь цаана бусад хуулиудтайгаа багцээж таарна. Түрүүнд дурдгдсан төрийн ба албаны нууцын тухай. Төрийн нууц гэж байдаг. Албаны нууц гэхээр зэрэг янз бүрийн нөгөө арилжааныхаа ямиг нуудаг төрийн өмчийн компани, янз бүрийн байгууллагууд ингээд нууц гэдэг ангилалд оруулж байгаа тэрийгэ задлсан хүмүүсийг хамаатуулж хариуцлага хүлээлгэх гэдэг. Төрийн байгууллагад нууцаага тэр нь төрийн нууц л биш. Албаны нууц гэж ер нь юу гэдгийг тэрэн дээр бас өөрчлөлт оруулах хэрэг гарах байх. Тэгэхээр иймэрхүү багц хуулиудаа нь өөрчилж таарна гэж бодож байна. Яагаад тэгэхээр 2011 онд энэ хууль яригдж байгаад 13 он хүртэл яригдаад тэгээд ерөөсөө зөвхөн сэтгүүлчд биш иргэний үг хэлэхтэй холбоотой учраас гэд ингээ хоошо тавигдсан. Яг энэ байдал одоо давтагдж харагдаад байна. Улсын хурлын даргын захирамжаар улсын хурал дээр ажлын хэсэг гарцсан байгаа. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах, судлах, хуулийн төсөл боловсруулах магадгүй. Тэгэхээр энэ ажилтайгаа энийг уяад тэгээд хилцүүлэхгүйгээр татаж аваад дараа нь үзэл баримтлалын хувьд нийтлэг болгож оруулж ирж болохгүй мó гэдэг асуулт. Тэгээд тодруулъя. Баярлалаа. За оюун сайхны Алтан гэрэл сайд хариулт өгье. За бид нар нэг хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль гээд эрхчлөөг яаж сайжруулж байна гэж. Бид нар энэ хуулиар эрхчлөөг сайжруулах ч гэдэг юм эрхчлөөг олох зорилго тавиагүй. Угаасаа тэр эрхчлөө байгаа. Монгол улсын үндсэн хуулиар энийг сайжруулах ч юм уу ийм ойлголт байхгүй. Ерөөсөө үндсэн хуулиар шууд утгаар нь заагаад өгсөн. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөөтэй. Гагцгүй бид энэ дундаас бас олон төрлийн субъектүүд хэлж байна. Тийм. Ер нь бол бүх төрлийн субъектэд оруулгаагүй энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн үйл ажиллагааг хэрхэн яаж нэрхээ хэрэгжүүлэхэд нь бид нар харин энэ зохицуултыг хийж өгөх юм бэ гэдэг энэ үндсэн дээр л бичигдсэн хуулийн төсөл. Бүгдийг хамруулаагүй. Энэ дээр яг редакцтай сэтгүүл зүйн мэргэжлэр өөрсдөө бүтээл төрж байгаа тэр хэсгийг хэвлэл мэдээллийн хэрэгслийг л энэ хуулиар зориуд ингэж эрх зүйн байдал статусыг хамгаалж тэр эрх чөлөөг нь хамгаалахын тулд
оруулж ирж байгаа хуулийн төсөл гэдгээ хэлье. За энэ олон нийтийн эрх шиг гэдэг ам хамгах зүйл болох юм шиг байна. Огт тийм агуулга байхгүй. Цензурдах, ам хаах агуулга энэ хуулийн төсөлд ерөөсөө байхгүй. Түрүүн бас манай ажлын хэсгээс дурдж чинь шүүмжилд өртөж байгаа тэр нэг зарчим гэсэн хэсэг байгаа. Ер нь ямар зарчмын үндсэн дээр явах юм гээд энэтэйгээ холбоотой зөрчлийн, эрүүгийн, бусд хуулиудад ямар ч хариуцлагын механизм байхгүй. Тунхагийн шинжтэй 5 зарчим тавьсан. Эдгээр бол хилцүүлгийн явцад хасагдаад юм зарчим байх ёсгүй гэж ингэж үзэж ингэж хассан ч энэ бол уг хуулийнхаа зорилго энэ зүйлд бол ерөөсө харшлахгүй ийм зүйлүүд байна. Яагаад бүх субъектыг хамруулаагүй вэ гэвэл бүх субъектыг хамгаална гэдэг нэрийн дор энэ эрх чөлөөг хамгаална гэдэг нэрийн дор яг хариуцлагатайгаар явж байгаа сэтгүүл зүй сэтгүүлчид чи хамгаалтгүй байна. Энэ үйл ажиллагаанд зөндөө олон дутагдал гараад байна. Олон жил ингэж ярьж, олон жил энэ хуулийг өөргөж буцааж энэ чинь хооронд бидний тэр хэвлэлийн эрх чөлөөний индекс унаад байгаа байдал сэтгүүлчдэд ямар нэг байдлаар эрүүл шууд тулгадаг, мөрдөж байцаадаг энэ зүйлүүд чинь байна. Энд ерөөс ямар нэг хамгаалалт үүсэхгүй байна гэсэн үднээс хийсэн. Ажлын хэсэгт их хурл дээр байгуулагдсан ажлын хэсэгт холбоотой зүйл дээр бол санал нэг байна. Бид энэ асуудлаа хэлц хэсгийн шийдвэрлээд их хурл дээр байгаа ажлын хэсгээр зарчмын зөрүүтэй зүйлүүдээ ингээд нэгтгэхэд ингээд цаашаа хэлцээд яваад үзье. Үнэхээр их хурл дээр байгуулагдсан ажлын хэсэг гишүүдтэй засгийн газраас өргөн барьсан төсөл ингэж нэгдэж нийлэхгүй юм байна. Энэ хоорондоо ямар байдлаар уялдахгүй юм байна. Энийг дэмжих болцоогүй гэж үзвэл хууль тогтоогчийн зүгээс ийм шийдвэрт хүрэх юм бол тэгвэл заавалчгүй ингэж их хурл дээр байгаа ажлын хэсгийн зарчим үйл ажиллагаатай нэгдэхгүй бол бид нар татаж авъя. Гэхдээ үүнээс өмнө бид нар энэ хуулиар зохицуулагдж байгаа өнөөдөр сэтгүүл зүйн үйл ажиллагааг дээрдүүлж байгаа энэ зүйлүүдэд бид нар хилцээд явъя гэсэн ийм л байр. За зол жаргал гишүүн тодруулж суй. Харин яг л энийг бодоод байл л да. Одоо та бол бага хүрээнд нь мэрэгжлийн сэтгүүл зүйг ингээд хамгаалах, сайжруулах. Гэтэл энд чинь өөр хүрээ бодогдоод энэ идэвхтэй яг энэ дээр ажиллаж байгаа гишүүд нь өөр байр суурьтай байгаад үзэл баримтлал суурьаараа. Тэгэхээр одоо хилцүүлэл чинь дэмжигдэх юм уу? Эргэлзээд байхгүй. За тэр зүгээр санал болгож байгаа шүү. Нөгөөх нь болохоор нэгэнт чөлөөлөе гэж байгаа бол улс төрийн нөлөөнөөс чөлөөлмөр байна. Олон нийтийн үндэсний олон нийтийн телевизийн тухай хууль, төрийн томилгоотой үндэсний зөвлөл, өргөн нэвтрүүлгийн тухай хууль, төрөө санхүүждэг телевизүүд, тэгээд засгийн газрын суртал ухуулгын нэвтрүүлгийг 10 хэдэн сувгаар нэг зэрэг цацдаг. Эднэрийг нь журмалж хязгаарлаж яг тэр үндэсний контент одоо соёл дурлаг юу гэдэг өв боломжлоор тавихгүй хажуугаар нь ийм тарих угаалт явуулдаг юмнуудыг бид нар бас энэ хүрээнд авч үзэх хэрэгтэй байна.